байцгаана уу эрхэм үзэгчтэй. Нар хур тэгшэрч наадмын дэнж ногоорсон дэлгэр зууны энэ сайхан өдөр Алтан хог нэвтрүүлэг үзэгч та бүхэнтэйгээ шинэ дугаараараа уулзаж байна. Энэ удаагийн дугаарыг урхын улаан наран улан доороос мандаж зэр зэрэглээ хоёр нь хурд булаалтан уралцсан хотол олноо ундаалах хэрлэн мөрөн мэрэлцэн Дорнод аймгийн 80 жилийн ой зориулан бэлтгэж байгаа юм аа. Дорнод аймгийн оюутан залуучууд орцож байгаа энэ дугаарыг Дорнодын оюутан залуучуудын нэгдсэн холбоо санаачны зохион байгуулж байгаа юм аа. Тэгэхээр мөн манай нэвтрүүлгийн ерөнхий ивент гэж World Choreo Group-ийг бас хүн адил өөртөө зүйтэй байна боо. Мөн манай нэвтрүүлгийн ивент төгчээр дэлхийд тэргүүлэгч PNP Group мөн дэлхийн амтыг танд хүргэдэг Green City компани хамтран ажиллаж байгаа лээ. Ивент төгч байгууллагуудаа баярлалаа. За ингээд нэвтрүүлгээ эхлүүлээ. Нийт орцогчдын маань мэдлэг оюуны цар хүрээ арин байгуултгай та бүхэндээ амжилт хүсье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч залуу улсын оюуны боловсролыг дэмжигч World Choreo Group. Нэвтрүүлгийн ивент төгч Green City компани. Нэвтрүүлгийн ивент итгэгч PNP Group. За ингээд Дорнод аймгийн 80 жилийн ой баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Нийт оюутан залуучуудаа амжилт хүсье. Өөрийн уран бүтээл, аран цагийн хөгжим, миний өөрийн шүлэг, амьдрал хайраар гоёдгоо гэсэн шинэ уран бүтээлээ та бүхэндээ өргөн барья. Зүуднээсээ би хайдаг хагцл хүсээгүй мөртлөө чамайг алхасайдаг амьдрал мөнгөөр биш хайраар хоёдгийг санаарай аз жаргалыг илүүдөө сэдвэрдэг тэтгээрээ хайр тимээ зөвхөн чам руу тимүүлэх миний зүрх буруу юу сэтгэл буруу юу зүрх зүрхийн хайсан энэ л хайр буруугүй зөөр чөчрхөл ёстой энэ л тавлан буруугүй хилээс тотоогүй амьдрах мөрөөдлөө шивний чамда хизүүч гисэн зовлон жаргалын сүддэг шүү амьдрал хэсээр биш хүслэр дүүрэн санаарай аз жаргал зүйл явхаа айн хайрдаг тэтгээрэй хайр тимээ зөвхөн чам руу тимүүлэх миний зүрх буруу юу зүрхийг минь биш зүсийг харсан чиний сэтгэл буруу юу зүрх зүрхийн хайсан энэ л хайр буруугүй зөөр чөчрхөл ёстой энэ л тавлан буруугүй Оролцогчдынхон төрлөг нутагтай холбоотой асуултаар нэвтрүүлэг эхэлж байна. Дорнод аймгийн сүлдэнд ямар амьтныг дүрсэлсэн байдаг вэ? Асуулт ойлгомжтой. Дорнод аймгийн сүлдэнд ямар амьтныг дүрсэлсэн байдаг вэ? Хариулт өргөхөд бэлдээрэй. 1 2 3. За Дорнод аймагтай холбоотой асуулт байсан. Дорнод аймгийн сүлдэнд ямар амьтныг дүрсэлсэн байдаг вэ гэсэн. Тэгээд оролцогчтойгоо танилцах юм билээ. Сайн санаа. Сайн санаа. За сайн санаа. Дорнод аймгийн талаар хэр сайн мэдэх вэ? Ер нь Дорнод аймаг ер нь юугаараа алдартай юм болов? Би өөрөө Дорнод аймгийн уугуул. Тэгээд нутгаараа бахархдаг нутгийн нэрүнд болсон зүйлийг бол маш их мэднэ. Тэгээд манай аймагт одоо халах голын дайны дурсгал төгшөөнүүд, тэгээд мөн түүх дурсгалт газрууд, гол мөрөн гээд Монголын төдийгүй дэлхийн бахархал болсон маш одоо олон зүйл байгаа. Тэрний нэг нь бол одоо энэ манай одоо
Дорнод аймгийн сүлдэнд байгаа зэр цагаан зэр бол бахархал болдгоо. Тэгээ мөн энэ дашмал бас Дорнотын оюутан залууч нэгдсэн холбооноос энэ Дорнотын бахархал болсон амьтныг одоо бэлэгдээд төлөөлөөд алтан зэр хэмээгт цомыг гаргаж одоо Дорноттой амжилттай ажилд амьдарч байгаа бол нутгийнхаа төлөө чин сэтгэл гаргаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа тийм хүмүүс төрүүлж олгодог юм цом байдаг байгаа. За ингээд оролцогчтой амжилт хүсье. Хамтдаа зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт нь Дорнод аймгийн сүлдэнд цагаан зэрийг дүрсэлсэн байдаг юм байна. Аз ТV-ийн зэрлэг амьтдын хамгийн сүүлчийн сүрэг болох цагаан зэрийн сүрэг зөвхөн Монголын Дорнод талд олон мянгаараа сүрэглэн амьдардаг юм байна. Хоёрдугаар асуулт. Хүнд 5 мэдрэхүү байдгийн нэгэнд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тэгвэл энэ аль мэдрэхүү вэ? Хүний хамгийн их үүрэг гүйцэтгэдэг мэдрэхүй юу вэ? За самбараа өргөд бэлдээрэй. 1 2 3. За 2 дугаар асуулт 5 мэдрэхүүгээс хамгийн их одоо үүрэг гүйцэтгэдэг мэдрэхүү юу вэ гэсэн асуулт байсан. Манай оролцогч маань хүрэлцэх гэж хариулсан байна. Оролцогчтойгоо танилцсан юм билээ? Юу энэ өдрийн мэд хүргэе. Намайг Болдмаа гэдэг. За Болдмаа. 5 мэдрэхүүгээ мэдэх үү? Үнэрлэх, харах, сонсох, хүрэлцэх. Тий. За. Эдгээр мэдрэхүүнүүд дундаас хүрэлцэх чи ер нь хүнтэй ингээл хүрэлцээл явд юм аа тэр нь те. Хүрэлцэх дуртай юу те? Ингээл гар барих ингээл биенд нь хүрэх, илж таалах дуртай юу те? Хамгийн их тэгээд хэрэг болдог мэдрэхүүний болоод гэж хэлсэн шүү дээ. Хамгийн их хэрэг болдог. Хамгийн одоо хүрэхэд бол хамгийн их одоо хэрэг болох нь шүү дээ. Ингээл хүрэлцээл ахын хамгийн их хэрэгтэй гэж шүү. За. За тэгвэл түрүүний оролцогч маань энд бас үнэрлэх гэж хариулсан байсан. За. Байнгын үнэртэй л өгдөг. Ер нь үнэрт хамгийн их одоо юу те? Хэрэгцээтэй те ингээл юмны үнэр. Гадар ямар үнэр үнэрч जैन, гоё ногоо үнэрч जैन, гоё цэцэг үнэрч जैन, гоё хоол үнэрч जैन үгээл ерөө гадар үнэрлээл явдаг. Ингээл явах шүү дээ. Яг хүний насан туршдаа одоо амьдралын ихэнх цагт нь одоо үнэрлэх хэрэгтэй нэлээд үүрэг гүйцэтгэх юм болоо хүн унтж байхдаа төдийлөн хүрэлцээд байхгүй зү. Бас амьдралын бас нэлээд хугацаанд унтж байхад өнгөрдөг учраас бас тэр үед бид зөвхөн үнэрлэх хэрэгтэй бас ажиллаж идэг. Тийм учраас нэлээд үүрэг гүйцэтгэх юм болоо гэж бодсон. За тэгэхээр манай оролцогч маань унтж байхдаа жагсан юм үнэрлээ. Ингээл гоё хоол үнэртвэл босоо шууд идэх нь шүү дээ. За ямар ч байсан хоёр оролцогч маань өөр өөрсдийн гэсэн хариултыг өгсөн байна. Ингээд эрхмээгээс зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт нь хүн нийт хүлээн авч байгаа мэдээллийнхээ 70-80%-ийг нүдээр хүлээн авдаг гэж үздэг юм байна. Харах мэдрэхүй гэж хариулсан оролцогчдод баяр хүргэе. Сэтгүүн хур шалгах асуулт байна. Анхааралтай сонсоорой. Сүү, цүцгий, талах, бяслаг гэсэн энэ дөрвөн үгнээс утгын хувьд холбогдлогүй нэг үгийг сонгоно. Хариултаа бичээд самбраан өргөхөд бэлдээрэй. 1 2 3. Зөв хариулт нь сүү, цүцгий, бяслаг гэсэн гурван үг нь цагаан идэ тул талах гэдэг үг утгын хувьд холбогдлогүй юм байна. Тавдугаар асуулт физикийн холбогдлолтой асуулт байна. Гэрэл шулуун тавдгийн баталгааг юунаас харж болох вэ? Аад нь сүүдэр, Бэд нь харанхуй, Вэд нь туяа. Самбараа өргөхөд бэлдээрэй. 1 2 3.
За оролцогчтойгоо танилцсан юм блэ? Одко, од жаргал. Од жаргал. За од жаргал ямар хувилбар вэ? В юу, B юу? Б хөлбөр нь хоёр дахь хөлбөр нь болох би харанхуу гэж бодсон. Тэ. Ягаад гэвэл нөгөө нэг миний бодож байгаагаар бол харанхууд гэрэл шууд тардаг учраас би нэг шууд гэдгийг нь батлах болов гэж бодсон. Тэ. Ер нь гурван хөлбраас чи ер нь одоо түрүүний өмнөх асуултууд байна шүү дээ. За 4 асуулт тавигдсан. Асуултууд ер нь хэр санагдаж байна? 5 дахь асуултан дээр ярьсан байна. Ер нь бас чамгүй амжилттай явж штэ. Гэхдээ ерөнхийдөө асуулт бас хүнд байна. Жохон эргэлзэх юмнууд байна. Гэхдээ гайгүй ч юмнууд байна. Сайн мэдлэгтэй хүнд бол нэг сүртэй асуудал биш л ах гэж бодож байна. За манай Отко маань одоо ер нь спорт, урлаг ер нь юу сонирхдаг вэ? Ерөнхийдөө аль альны сонирхнаа. Тэгээд өөрийнхөө сонирхлын дагуу урлагийн илүү хөөж сонирхдаг. Тэ. Тэгэхээр удахгүй одоо аймгийн чинь одоо ой болох ч шүү дээ 80 жилийн болох ч байна гэдэг тэгж जैन. Тэгээд нийт одоо нутгийнхаа ард түмэнд гоё имжлэхэд төшөөлөл ямар вэ гэж санагдаж байна л да. За ингээд Доронт аймгийнхаа 80 жилийн ой тохиолдуулаад нийт орончуудаа болон ажилд сурж байгаа оюутан залуучуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд баяраа сайхан тэмдэглээрэй гэж хэлж байна. Тэгэхээр Отко маань ер нь урлагийн одоо тийм авьяастай гэдэг төрөнд тэгсэн тий. Тэгэхээр хоёлаа бас гоё бүжгээр ч юм уу дуугаар гоё имжлэхэд төшөөлөд хөө. Манай залуучууд дэмжиж байгаа шүү дээ тий. За ингээд нийт залуучуудаа болон нийт дорончуудаа хоёлаа авьяасаараа имжлэхэд төшөөлөд хөө. За маш сайхан бүжиглэж мэдлэгээ төвшүүлсэн Откодо баярлалаа. Тэгээд бүгдээрээ Откодо амжилт хүсье. За ингээд хоёулаа хамтдаа зөв хариултыг сонсон. Зөв хариулт нь гэрэл шулуун тардгийн баталгааг А хувилбар буюу сүүдрээс харж болох юм байна. Долдугаар асуулт анхааралтай сонсоорой. 1925 онд Time сэтгүүлийн нүүрэнд анх удаа эрэгтэй жүжигчний зураг хэвлэгдэн гарчээ. Хэсүүлч дүрээрээ олон алдаршсан Английн жүжигчин кино найруулагч энэ хүний нэрийг бичнэ үү? Энэ хэн гэдэг жүжигчин байсан бэ? Самбараа өргөд бэлдээрэй. 1 2 3. Зөв хариулт нь Английн кино найруулагч жүжигчин энэ хүн бол Чарльз Чаплин маа. Баяр хүргэе. 8 дугаар асуулт. Шатрын хөлөг хэдэн нүдтэй вэ?